цусд сувг үзүүлж бай. Ням өвгөн уган цагтаа яам тамгын газарт хариуцлагатай алба хашиж явсан тогтой томоотой нэгэн юм санаж. Гэвч тэрээр мөнгөн сорсуулсан өтөл толгойгоо ороосон нэгэн таагүй хэрэг өдүүлжээ. Нэгэн гэхэд шизүү юм. Тэрээр хоёр гэж хэлж болохоос хүчингийн хэрэг өдүүлж буурал толгойгоо шаажээ. Тэрээр баг залуудаа нутгийнхаа нэгэн бүсгүйтэй ханилсан ч үрийн зулаа өнөрлөх хуй байсангүй. Тиймээс 40 иргэм насандаа төрсөн дүүгээсээ нэг хүү өргөн авч өөрийн нэрээр өсгөн хүмүүжүүлсэн юм санаж. Эхнэр нь төрөлхийн ужиг өвчтөе түүнээсээ болоод үр хүүхэд ч гаргаагүй байсан нь нас явах тусам тодорхой болсоор 50 дөнгөж гараад л өргөмөл хүүгээ дунд сургуулийн 8 дугаар ангид өсөж байх үед хорвоогоос хэлжээ. Энэ цагаас хойш ням өвгөн өргөмөл хүүгийнхээ төлөө л амьдарч гацгүй түүний сайн сайхан явуулахын төлөө хамаг бүхнээ зориулж ирсэн байна. Өргөмөл хүн ч аавынхаа энэ ачийг сүрхий хариулж сурлаг хүмүүжээс сайтай нэгэн болоод зогсохгүй их сургуульд суралцж байх хугацаанд Японы нэгэн их сургууль шалгалт өгөн тэнцэж тэтгэлгээр сурахаар хилийндээс алхсан юм санаж. Ганц хүн нэгэнд хүний дайтай хүн болж хөлн дөрөнд гаранд ганцхан төрсэн учраас ням өвгөн ганцаараач гэсэн хачин дойдгоор амтэн сэтгэл хангалуун амьдардаг байж. Гэтэл хүн Японд очин суралцаад хэдэн сар болсны дараа "Аава би энэ дайтайхан ажил олсон. Энд оюутнууд ажил хийх боломжтой байдаг юм байна. Ажил жилбэг олддог юм байна. Би хэл ус сайтай болохоор нэлээд өндөр цалинтай ажилд орсон. Та над руу мөнгө явуулах биш би тань руу мөнгө явуулах болсон шүү. Та миний явуулсан мөнгөө дуртай юм авч дураараа өрнүү яана өөрөө мэдээрэй" гэж ярьжээ. Ханан гэр нь холдож хадан гэртээ ойртож яваа ням өвгөн мэдээж хүүгийнхээ явуулсан мөнгийг дэмий юмд үрхийг бодсонгүй. Харин ч би өнхрөөд өглөө гэхэд хүүд минь миний амьдарч байгаа хоёр өрөө байрнаас өөр хөрөнгө огшил гэх юм үлдэхгүй. Тэгээд жаал 50-60-аад оны үед баригдсан энэ муу үеэ өнгөрөөсөн хуучин байрлагаар миний хүү юу хийх вэ? Тиймээс өөрийнхөө хураасан хідэн төгрөг дээр хүүгийнхээ явуулсан мөнгийг нэмж байгаад хүүдээ шинэ байр авч өгье гэж шийдэн сар бүр явуулах мөнгийг нь банкнд нямбайлан хадгалж эхэлжээ. 2 жил хэртээ ингэж хадгалсны дараа нэлээд их мөнгө болж хүүнч сургуулаа төгсөөд ирэх цаг ойртсон байна. Тиймээс мань өвгөн өөрийнх нь байрны хажууханд баригдаж байсан 10 давхар байранд 3 өрөө байр авахар захиалга өгч орхижээ. Хавар болж усны шууд ирэн өрн зэрэглээ намирч эхлэх үед ням өвгөн хүүгээ ирэх байх гэж хүлээж байсан ч хүүн "Аав минь би энэ жилдээ энд ажиллахаар боллоо. Манай сургуулийн багш намайг туслахаараа нэг жил ажиллаж хийж гуйлаа. Цалин хөөсч овоо өгөх юм байна" гэснэ. Тэрнээс гадна бас нэг асуудал үүссэн. Хүүн энд нэг бүсгүйтэй танилцаад үерхэж байгаа. Тэр маань дараа жил төгсөх юм. Тиймээс нэг жил хамт баймаар байна гэжээ. Ням өвгөн энэ үгийг сонсоод чухамл магнаа хагарт баярлсан ч хүүгээ ирэхэ болсон явдалд жаахан гоморхон. "Чи тэгээд хаанхын ямар хүүхэнтэй танилцчих вэ? Гадаадын биш үсттэй. Тийм бол яшиг зүгээр бушуу нутагтаа ир." Гэтэл хүүн "Та санаа зовлтгүй. Монгол охин их хөөрхөн ааштай охин байгаа танд таалагдана" гэсэн аж. Ням өвгөн хүүгээ ятгаж дийлэхгүйгээ мэдэж байсан ч "Чи ядаж хэд хоногор ирээд бараагаа харуулчихад явахгүй юм уу? Тэгээд ч аав нь чамд байр авсан. Байр сууцаа үзэнгээ хэд хоног амраад буцахгүй юм уу?" гэхэд хүүн "За яах вэ аав минь ганцхан жил шүү дээ. Та харин яах гэж байр сав авч мөнгөө өрж байгаа юм бэ дээ?" Хүүн өвтлээ баярлаж байна. "Гэхдээ л байр сав авч мөнгөө өрөх хэрэг байсан юм уу? Одоо та наад байрандаа өөрөө ороод намайг хүлээж бай" гэсэн юм санаж. Ням өвгөн тэгмэгцэн "Би ороод яах вэ? Харин аятайхан хүнд хүслүүлдэг юм уу? Эзэнгүй байлгаад дэмий байх. Чи харин зөвшөөрөх юм уу?" гэвэл хүүн "Та өөрөө л мэд" гэжээ. Ингээд ням өвгөн нэгэн ашиглалтанд орсон хүүгийнхээ байрыг хоосон байлгаад яах вэ гэж бодон хүнд хүслүүлэхээр зар өгчээ. Чухам энэ зар мань өвгөнд лай болон чинээ яаж санах билээ? Зарын дагуу янз бүрийн хүмүүс хандсан боловч хашир өвгөн хүүгийн маань байрыг янз бүр болгочихж мэднэ гэж бодон шилж сонгосоор нэлээд цэвэрхэн нямбай байрын залуу хосыг хагас жилээр суул гар болсон байна. Ингээд байрны хөс мөнгөө өгөлсөж авалсан албан ёсоор гэрээ хилэлцээр хийснээс хойш 2 сар гарын дараа ням өвгөн нөгөө осод хүүгийн маань байранд ямар шуухан амьдарч байгаа юм бол нэг орой байц гэж бодсоор ойрхон яваад орчээ. Гэтэл залуугаас ямар нэг баяр тэмдэглэж байгаа бололтой эдээ будаа инээ таниад болчихсон сууж байж. Тэрнээс гадна хоёрч залуухан хүүхэн ирчихсэн улаа бутраад сууж байжээ. Байр савнч цэвэрхэн аятайхан сайхан эдэлж байгаа нь илэрхий байсан учраас өвгөнч "Та нар хүний байранд хүн цуглуулж архитлаа нариглаа энтэр" гэж дургуйтсангүй. "Та хоёрыг байр сууцныхаа мөнгө төгрөгийг өгч байгаа болов уу үгүй болов уу гэж санаа зовоод асуух гэж ирсэн юм. Ингээд бушуухан гарахаар ирэхэд залуу ир түүний баруун дохойноос тушиж аваад "Өө та санаа зовлтгүй бид найдвартай хүмүүс. Та нэгэнт орж ирсэн юм чинь бидэнтэй жаахан суу ид уу" гэсээр ширээнд аваачаад суулгачихжээ. Цагийн сайхан дууж идэж инээж наргиж явсан ням өвгөнч нүүр дүрэн инээмсэглэл тодруулаад залуустай мөр зэрэгцэн суугаад авч.
Удсан чүгийн аргил бүдүүн хоолойгоор насны намар гадаа ирэхэд нартын жамыг ухаарах юмдаа хэмээн хөнгөнүүлж байсан аж. 60 гарч дал шахаж яваа гэхэд нуруу тэнэгэр нүүр толгоор аятайхан хөвшин болохоор гэрийн эзэдтэй найрлаж суусан хоёр хүүхний нэг болох том нүдтэй аманцар байрын тархан бор хүүхэн ням өвгөнд шахаж суугаад л жигтэйхэн дайлынхаа ааш гаргасан юм санаж. Энэ үед өвгөний толгойд нэг л адын бодол ороод ирсэн учраас чи манай яманд нягтлан хийдэг байсан бурмаа гэдэг хүүхэнтэй их адилхан юм арай хамаатан садан биш үсттэй гэд асуугаад авч. Тэгтэлж хүүхэн айлхуу өнгөөр тастаас хөхрөн яана тийм үү манайхан дотор бурмаа нэртэй хүн байхгүй л дээ гэснэ. Тэр игчийн зураг танд байгаа юу харах юмсан гэж хэлсэн аж. Энэ үг чухамл ням өвгөний затнсан газрыг маажих шиг санагдсан учраас тэр чи нэрээ үзмээр байна нөхөө тэгвэл болно шүү. Манай яамныхын тэрэлжийн амралтанд амарч байхад авахулсан хачин сайхан том тод зураг манад байгаа. Залхуурахгүй бол ороод үзэхгүй юу? Манайх энүүхэн хажууд талын байр гэд тавьчихж. Тэгтэлж бүсгүй. Нямгой та ямар өөрөө авчирч үзүүлнэ гэх биш. Би танад ороод тэр зургийг үздэг юм билүү? Нэрээ надтай усны тусал шиг адилхан байгаа ч юм билүү? Гэсээр босоод ирчээ. Энэ үед босод найзууд нь тэр хоёрыг огт хайхарсан шинжгүй арх пивны халуунд ямар нэг тайлан тооцоо яриад ажиггүй сууцгааж байж. Ням өвгөн хоёр ч ойрхон татсныг хэлэхүү. Дээр нь залуухан аятайхан хүүхэн өөрт нь илт хандраад байгаа юм шиг санагдсныг хэлэхүү. Хачин хөнгөн шингэн сэмбэлсээр хүүхний дагуулад гэрлүүгээ орж явчихжээ. Залуу халуун насандаа хүүхнүүдийн араас өөрөө гүйх биш хүүхнүүд өөрсдөө гүйдэг байсан нь ч санагдаж амандаа үл мэдэг дуу ялсаар хүүхний том өрөөндөө оруулж суулгаад юуны өмнө би ч ганц биеэр олон жил амьдарч байгаа хүндээ хаяа ганцаардаа дэвгүүл байдаг юм. Чам шиг ийм залуухан хүүхэн манад ер нь орж ирээгүй шүү. Тийм болохоор хүүгийнхээ Японоос явуулсан жимсний архиар дайлнаа. Тэгээд альбомо тухтай үзүүлье. Гэсээр шкафнаасаа гоёмсог шилдээ дотор нь ганц нэг чавг хөвсөн арх гаргаад иржээ. Өвгөнийг ийн хөл алдаж байх үед харин нөгөө хүүхэн шкафн доторх 3 том мөнгөн аяга, хуучин цагийн ихнэр хүний иж бүрэн толгойн боолт болох мөнгөн сам, хавчаар даруулах шанаавч зэргийг шунлын харцаар ширтэн. Энэ өвгөн чинь овоо бэлдэх хөрснө үгүй юу? Аятайхан наалдаж байгаад жаахан сэгсэрх гээд үзвэл яах бол? Хоёрын хоёр байртай, дээр нь нэлээд хатуу идэлтэй, бас ч үгүй мөнгөтэй байрын ийм хөвшинч хүүхэнд дуртай л байгаа да. Өмнө нь яаманд ажиллаж байсан гэд байлуу. Тэгэхээр нэлээд хүүхэмсэл байж таараа. Химэн бодож суусан аж. Харин ям өвгөн хүүхнийг жимсний архиар шахах зур. Иймэрхүү хүүхнүүд ч бүх султай байдаг да. Надтай учир ургуулах гээд л манайд орё гэд дагаад ороод ирсэн нь лав. Зураг үзэхдээ ч гол нь биш байхаа хэмээн бодож суужээ. Ийхүү хоёр өөр юм шиг хэрнээ нэг л зүйл бодсон хөвшин залуу хоёр жимсний архийг талд нь ортол уух зур нилээд таламсаад иржээ. Өвгөн чинэрсэн нүрээ алгаараа шавтран арчаад босч шижиг өрөөрөөгөө орсноо. Нэг нь том хөрөн альбом авчирсан бөгөөд хүүхэнч түүнийг нь тосон аваад ихний хууцыг нь сөхмөгцөөл ням өвгөний 36 татаа зөвлөлтөд мэрэгжил дэвжлүүлэх курс сурч байхдаа улаан талбай дээр авахулсан зургийг харан дуу алдаж. Хүүе та чинь ямар сайхан залуу байсан юм бэ гэдэл өвгөнийг мөрөөрө шүргээд авчээ. Ням өвгөнч хал үзэж халуун чулуу долоосон хүний жишгээр энэ боломжийг алдсангүй хүүхний бандгар ташаагаар тэврэг шахуу шахаж суугаад одоо ямар байна гэж би өөрийгөө толиотой хിവэр байгаа гэж боддог шүү гэд аваад хайжээ. Гэтэл хүүхэн альбомыг нь нүүрэндээ нааж ирээд л тастаас хөхөрч та ямар алиа юм бэ хэмээн айлгүйцсэн аж. Тэгснэ таны яриад байсан нөгөө бурмаач нь хаана байгаа юм бэ олоод өгөлдөө хэмээн бараг л хилээ зажлах нь халаг нялуурсан байна. Өвгөн нэлийн хідэн хуудас эргүүлж байснаа бөөнөрөө авахулсан баахан хүмүүсийн урд талын игнэнд яг голдон зогсох тарган бор хүүхнийг заагаад энэ байна да гэсэн аж. Хүүхэн тэр хүүхнийг харснаа эхлээд за арайч дээ эн чинь надаас шал өөр юм байна штэ гэсэн ч удалгүй нэрэ төстэй ч юм уу хэмээн хэлжээ. Тэгснээ мөн л өвгөний цээжийг мөрөөрөө явраад та хоёр хаяа зөхөлцдөг байсан уу хэмээн илт садар самун асуулт тавьжээ. Энэ асуулт өвгөний тэсвэрийн тэлээг тас татах шиг л болжээ. Тэрбээр хүүхний босгор том хөхийг баслангаа хиймэл шүдтэй амаа нүүрэнд нь ойртуулан хэлээд өгөө. Чи яг тэрийг минь санагдуулаад байна хэмээн өглөн дайрсан юм санаж. Хүүхэн эхлээд дугуйцэх маяг үзүүлсэн ч удалгүй өвгний салтаа руу гараа шургуулan таних босдог юм уу гэж шивэнсэн аж. Ням өвгний эргэтэн хэдийн босдгоо босоод байж ядаж байсан учраас тэр өг дуугийн толгой төгсөөр том янхикар биеэрээ хүүхний даран унсан байна. Удалгүй өвгний эргэтэн залуу бүсгийн өмдөгт зоогдчихсан харж яваа хүн гихээргүй хачин даастай бүлж байсан бөгөөд хүүхэн амаа хангалзуулан гиншиж байжээ. Гэхдээ энэ жаргал тийм сайхнаар төгссөнгүй. Ням өвгөн багтартлаа амьсгаасаар дур тавиад өндих үед хүүхэн та ч ёстой муухай хүү юм да. Намайг согтоож байгаад хүчинд чихлээ шүү дээ. Одоо энэ асуудлаа яаж шийдэх вэ? Настай намтай хүн байна да нэг арга бодсон дээр байх та. Химэн палхийд хэлсэн байна. Ням өвгөн чихэндээ итгэсэнгүй.
Чи чинь өөрөө хүсээд надад тал өгөөд байсан юм биш үү? Химэн аргаа барсандаа бутан бол хүүхэн бүр цагаандаа харсан шинжтэй. Уучлаарай өвгөн гой минь. Би таныг хүснэ гэж юу байсан юм бэ? Зураг үзүүлнэ гэж гэртээ хуурч оруулж ирээд арх хөвч цогтоогоод хүчинцнээ мэдчих байгаа үстэй. Би одоо таны үрийн шингэнийг юмд шингэн авч баталгаажуулна гэсээр босоод иржээ. Ийм юм болон чинээ санаагүй ням өвгөн. Чи тэгж болохгүй шүү хөөе. Би чинь нэр хүндтэй хүн. Намайг ингэж цусгүй алахыг чинь мэдсэн бол би юу гэж чамаа гэртээ дагуулж ирэх юм бэ? Яасан муухай хүүхэн бэ чи? Химэн зандрах хайдвал хүүхэн бүрч цамнаж. Би муухай юу та муухай юу шалгадаг газар нь шалгаад өгөх байлгүй. Ингээд үсгэцгээ янзлан гарахаар гутлаа өмсөд хэлжээ. Өвгөн энэ үед сандраагүйгээрээ сандран. Үгүй чи байц хөөе би чамд мөнгө өгье. Чи хэдийг авах юм бэ? Ингээд орхитол хүүхний нүд үл мэдэг зөөн болж. Надад мөнгө хэрэггүй харин тэр эмэгтэй хүний өсний мөнгөн болтоо тэр чигээр нөгчих гэсэн байна. Мэдээж ням өвгөн зөвшөөрсөнгүй. Чи надаас мөнгө авбал үгүй бол бойл би чамд үе удам дамжиж ирсэн үнэтэй цэнтэй юм өгөхгүй гэснээр нэгэн хүчингийн хэргийн хавтас нээгдсэн байна. Өвгөний хэргийг хүлээж авсан залуухан мөрдөн байцаагч харин хаа очиж хүн чанартай нэгэн байсан учраас өвгөнийг шар махтай нь хатааж үеийг нь үзэх гэж бодсонгүй. Нэгэн удаа дуудаж уулзаад болсон явдлын талаар сонсоод л та тэр хүүхэнтэйгээ зогцохыг бод. Тэр хүүхэн танаас их мөнгө салгах санаатай байгаа байх. Хүсснийг нь өгөөд салж үз биш туслая гэж хэлжээ. Ингээд хэд хоногийн дараа хүчиндэгч ням өвгөн хүчиндүүлэгч хүүхэн хоёрыг хоёулангийн дуудан уулзаад эвлэрлийн гэрээ байгуулан хин хинэн гомдолгүй гэсэн гарын үсэг бүхий албан ёсны нэг бичиг мөн хүүхний нэгсэн юугч өгөхөд бэлэн байна гэсэн ням өвгөний гарын үсэгтэй албан бус нэг бичиг хийлгэж аваад хэргийг хаан явуулсан байна. Ням өвгөн хүүхний дагуулan гэртээ хайрч хүсээд байсан эмэгтэй хүний толгой мөнгөн болтыг өгсөн бөгөөд энэ үед дотроо хэд хорсон бүх хэмдэж готарч байжээ. Тиймээс хүүхэнд хандаж чи надаас маш үнэтэй юм авлаа шүү. Чиний авсан наад толгойн болт чинь хошуу ноёны хатан байсан хүний юм шүү. Уг нь ганц удаа тэгсний төлөө ийм үнэтэй юм өгмөөргүй л байгаа юм да гэж цаанаа л нэг 100 хэлжээ. Тэгтэл хүүхийн түүний дотор ямархан өшөө хорсол нуугдаж байгааг мэдэлгүй. Нөгөө л айлгүй зангаараа өвгөний урд ойртон ирж цамцныхын ингэрийг засах зураа. Та удахгүй өөхөх гэж байж ямар шуналтай юм бэ? Гисэн зэвүү хөрмээр үг хэлээд орхиж. Угаасаа уурлан бухимдаж байсан өвгөн энэ үгийг төвчсөнгүй. Хүүхний буулган дээрээс огцон татаж аваад нэгэнтэл хүчинснээр зүүсэн юм чинь чамайг ер нь өөрийн таваар хүчинтнэ гэд буудан руугаа чирж аваачаад амруун тоосны авчурж ихэж хоёр гарыг нь тэлээгээр хүлж байгаад ёстой жинхэнэ хүчинтэж орхисон байна. Мэдээж нас өндөр болсон хүн ахин дахин ноцонд арайгүй тодорхой. Нэг удаа ойртоод л хамаг тамираа шавхсан бөгөөд хүүхний шалдалж паарнаасаа хүлээж шөнжин паарны хажууд нь ойргүй хонуулжээ. Маргааш өглөөний тэр юуч болоогүй юм шиг амныхын чихээсийг авч гарыг нь хөлхийг тайлж явуулсан бөгөөд хүүхэн ч уг дугуй алга болж өгчээ. Гэвч маргааш нь гэхэд харьяа дүүргийнхин цагдаагийн хэлцээс ням өвгөн рүү ярьж та тэдэн цагт тэр гихч хүний өрөөнд ирнэ үү гэж дуудахын тэр. Алт мөнгө арх дарс авгай хүүхэн 3 эр хүнийг балладаг гэдэг үнэн ажгүй. Ням өвгөн нэг хүнийг 2 удаа хүчинсэн хэрэгээр нэлээд чангахан ял хүртэж нэр нүр хамаг юмаа шаварт хотгосон ч цагтаа гайгүй ажил эрхэлж олон хүнтэй ойр дотн нөхөрлөж явсны хүчинд арайч шоронд орчголгүй салсан юм санаж.